За сайн байцгаана уу ихэм сонсогч нараа. За өнөөдрийн манай Канала подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай дугаарын зочноор Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор Давааны багш маань оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе юу. Ингээд урилгыг хүлээн авч бидний подкастт оролцож байгаа танд маш их баярлалаа. Өнөөдөр манай подкастын сэдэв болохоор юу вэ гэхээр судалгааны ажил хэрхэн яаж бичих вэ? Тэр дундаа дипломыг юу н оюутнууд хэрхэн яаж бичих талаар одоо багштай маш дэлгэнгүй ярилцсан гэж бид нар тохиролцсон байгаа. За тэгээд эхний асуултын хувьд бол оюутнууд диплом бичих нь ямар ач холбогдолтой байдаг? Дипломын үн цэний талаар та юу гэж боддог вэ? Дипломын ажил гэхээр ерөнхийдөө бакалавр, магистр, доктор аль нь ч байсан орно гэдэг байдлаар л чинь хариулт явах нь шүү дээ, тий. Тэгэхээр зүгээр хоёр тийм хуваагаад гэх юм уу те багцлаад хэлэх юм бол хоёр төрлийн ач холбогдол байгаа болов уу гэж ингэж бодож байна. Нэг нь болохоор зэрэг ихэвчлэн бол одоо их олноороо гэдэг юм уу те судалгааны ажил бичдэг тэр дипломын ажил бол бакалаврын ажил болов гэж бодод. Тэгээ энэ төрлийн ажил бол тухайн оюутан өөрөө судалгааны арга зүйд суралцах тодорхой нэг асуудлаар сонирхоод тийм ээ. Тэгээ өөрийнхөө зүгээс одоо гаргалгаа гаргаад хариулт өгөх. Тэгээ энийгээрээ дамжуулаад өөрөө хөгжих, суралцах тийм ээ боломжийг олгож байгаа. Тэгээ энэ нь бол өөрөө эхний ач холбогдол юм болов уу гэж бодож байна. Оюутан өөрөө ингэж суралцах нь биш үү тэрнээсээ тийм. Одоо бол ерөнхийдөө сургалтын арга хэлбэр бол дандаа тийм актив хэлбэр рүү шилжчихсэн. Тэгээ өөрөө сурдаг. Тэгээ багш нар бол тусалдаг одоо ийм арга хэлбэр бол шилжиж байгаа дэлхийн нийтээрээ. Тэгээд тэрний одоо хамгийн сонгогдох хэлбэр нь гэдэг юм уу? Оюутан өөрөө бүх юм ингэж хийгээд багш тусалдаг. Энэ хичээлийн гэх юм уу те сургалтын хэлбэр бол одоо баг дипломын ажил аваад бакалаврын дипломын ажил, магистрийн, докторийн дипломын ажил. Тэгээ энэ явцад бол оюутан маш их суралцдаг те өөрөө хийж байгаа учраас эхний ач холбогдол нь бол энэ оюутан талаас нь байх юм болов уу гэж. За хоёр дахь нь бол шинжилгээ ухааны талаас нь шинжилгээ ухааны талаас бид нар ч одоо эрх зүйн шинжилгээ ухаан гэхэд ч өөрөө үндсэн хууль захиргаа, эрүүл иргэн гэл ингээд салбарлаад тэгээд ингээд эрх зүйн шинжилгээ ухаанууд маань хөгжиж явдаг. Тэгээд тэр маань яаж хөгждөг юм бэ гэхээр зүгээр байж байгаа хөгждөггүй те. Хүмүүс тодорхой асуудлуудыг сонирхож судлаад тэгээд тэн дээр нь гаргалгаа гаргаад ингээд хоорондоо маргаад тэгээд нэг судалгааны ажлын одоо ажил дээр тулгуурлаад нөгөө судалгааны ажил нь гарч ирээд гэдэг юм уу би бинийг үүсгээд би бинийгээ дэмжиж ингээд эрх зүйн салбар маань хөгжиж байгаа. Тэгээд энэ дипломын ажлууд маань өөрөө тэр эрх зүйн салбарыг хөгжөхөд гэдэг юм уу те шатнууд нь ингээ болоо явж байгаа. Тэгэхээр шинжилгээ ухааны талаас өөрөө дипломын ажил бичнэ гэдэг бол бас асар чухал ач холбогдолтой байгаад. Тийм хоёр том ач холбогдол байгаад байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө төгсөх курсын оюутнууд яг диплом бичих эсвэл шалгалт өгөх гэдэг ингээд нэг юм сонголтуудтай байгаад байдаг. Тэгээд нөгөө диплом бичгээр ингээд шийдсэн тохиолдолд нөгөө сэдвээ яаж сонгох гэсэн нөгөө бэрхшээл тулгардсан болов уу гэж бодсон. Тэгээд бидний одоо 5 жил одоо мөсөн хууль зүйн сургууль гэхэд 5 жил сурахтаа одоо сурж авсан онлайн мэдлэг болон одоо нөгөө дадлагын зүйлсээр олж авахтаа одоо тухайн сэдвийг тодорхойлоход яг төдийлөн бүр ингээд нарийн олж харах жоохон хүндрэлтэй. Тийм учраас тэрхүү нөгөө яг сэдв сонгоход яаж хэрхэн зөв сэдвээ тодорхойлох вэ? Дипломын сэдв нь нөгөө нэг хамгийн цаашдаа бичих гол суурь нь болж өгдөм болов уу гэж бодоод байна л та. Тэгэхээр сэдвээ хэрхэн яаж зөв тодорхойлох вэ? Ерөнхийдөө оюутнуудаас нийтлэг байдлаар ажиглагдаад байдаг зүйл нь болохоор зэрэг бид нар дээр ирээд багшаа айтайхан сэдв юу вэ гэнгээ асууад байдаг те. Гайгүй судалгааны ажил болцохоор сэдв юу вэ? Тэгээд эсвэл багшаа би одоо ингээд юу сонгох вэ мэдэхгүй байна. Та туслаач гэдэг ч юм уу те. Ийм байдлаар ингээ хандаад байдаг. Тэгээ миний зүгээс бол аль болох юу гэхиндээ зөвлөгөө өгөх, сэдв сонгоход нь одоо дэмжлэг үзүүлэх юм зөвлөгөөг өгөх ийм ерөөхдөө хандлагатай. Тэгээ тэр нь ч зөв юм болов уу гэж бодод. Аль болох оюутнуудад сэдв өгөхгүй те надаас байхыг үл хичээдэг. Тэгээ үнэхээр болохгүй тэгээ цаг хугацаанд тулсан бол за иймэрхүү юмнууд байж болно чийдэг өөрөө шийдэгдэг байдлаар. Тэгээ яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр сая нэг асуулттай шууд холбогдоод өөрөөр хэлэх юм бол сэдв сонгоно гэдэг маань өөрөө одоо судалгааны ажлын айгүй том хэсэг нь байж байгаа тийм хэсэг нь байж байгаа. Тэгээ сэдв сонгож сурна. Тэгээ тэр сэдвийг олж харж одоо юу гэхиндээ судалгааны ажил бичнэ гэдэг шийдвэрийг гаргах нь өөрөө нэлээд том арга зүй. Өмнө нь хэмжээний одоо материалыг цуглуулж унших энэ арга зүй дадлуудыг олгож байгаа байхгүй юу?
Тийм учраас сэдвийг өөрөө сонгох гэдэг аюул чухал байдаг тий. Гэхдээ сая хэлсэн одоо ялангуяа бакалаврын төвшөнд бол магадгүй магистрийн төвшөнд бол байж болох юм. Докторийн төвшөнд болох юм бол харьцангуй судалгааны арга зүй нэлээд сайжирч учраас сэдвээ өөрөө сонгох боломжтой боловч чинь тий. Тэгэхээр бакалаврын төвшин, магистрийн төвшний оюутнууд маань яв гэхээр энгийн одоо юу гэхэнд эрх зүйн суурь ухаануудад суралцсан юм байж байгаа тий. Ерөнхий эрдмийн болон мэрэгжүүлэх хичээлүүдийг үзсэн. Тэгээ яг асуудлыг нөгөө нарийн ингээд харах өнцг нь бол нэлээд хязгаарлагдмал тийм ээ. Бусад мэрэгчлэлтэй хүмүүстэй харьцуул. Тэгэхээр яг нөгөө хаана нь юу сонгох вэ гэдгээ мэдэхгүй байх нь бол аргагүй. Тэгэхээр нөгөө юу гэж байгаа байхгүй юу? Ой дотор байгаа хүн бол одоо ой гэж юу мэддэггүй гэдэг те. Бакалаврын оюутнууд дотор бол ой дотор л байгаа. Моддууд л харагдаж байгаа гэсэн үг те. Моддууд л харагдаад байгаа. Гэтэ яг ой ямар вэ гэдгийг бол мэдэхгүй. Тийм учраас нөгөө судалгаа хийгээд таагуур нь хаана ямар асуудал байна гэдгийг олж харж чадахгүй те. Эргэн тойрон мод л гэдэг. Тийм учраас аюу төвхтэй байгаад байдаг. Миний зөвлөдөг зүйл бол нэг модноос эхэллээ гэж те. Нэг цэгээс л эхлэх ёстой. Тэгээд тэр маань нөгөө цэгтэй холбогдно, нэг модтой холбогдно, хоёр модтой холбогдно. Ингээд өргөссөөр байгаад тэр тухайн салбарыг тэр жигт нь ингэж харж чаддаг. Тэгээ хаана ямар асуудал байна гэдгийг бас гадралдаг ингэж болж эхэлдэг. Тэгэхээр ямар нэгэн өнцгөөс эхлэх ёстой гэсэн үг тийм. Нэг газраас нь эхлэх ёстой. Тэгээд тэр эхлэх өнцг нь юу байх юм бэ гэхээр хамгийн чухал шалгууруулж харах хэрэгтэй юм сонирхол юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр одоо оюутнууд тодорхой одоо ингээд 5 жил ч гэдэг юм уу 4 жил хуулийн сургуульд сураад нэг өөрийн гэсэн юу бүтээчихэд шүү дээ. Түүхийг гэх юм уу хүнийг бүтээчихэд. Тэгээд тэр харахаар нэг эрүүр рүүгээ ч гэдэг юм уу эргэн рүүгээ ч гэдэг юм уу эсвэл мэтгэлцэн ч гэдэг юм уу ингээд хэлбигээд орсон. Нэг зүйл рүү арай ингээд төлхөө сонирхолтой болсон байгаад байгаа хөх тэ. Тэгэхээр тэр тал руугаа илүү хялбар юм болов уу гэж би бол хараад байна. Тэр нь өөрөө тухайн оюутан өөрөө нэг өөрийнхөө сонгосон сэдвийг сонирхоод судалчих юм бол өөрөө дуртай ингээд цааш нь судлаад тийм ээ. Тэгээд өөрийнхөө зүйлийг ингээд судалж байгаа байдлаар хэн нэгэн ингээд нэг сэдв өгчөөд энийг судлаах гэдэг байдлаар хандахгүй гэсэн үг тийм. Өөрийнхөө хүснээр ингээд хандаа. Тэгээ багш нараас дэмжлэг аваад ингээд нөгөө судалгаа нь өөрөө амжилттай болох төлхөр болдгийг болов гэж би бол мэдрээд байгаа. За магадгүй тийм байдлаар биш. Өөрөө сонирхолтой байдлаараа биш. Илүү тийм юу байдлаар гэдэг юм уу те. Юу гэхэнд ирээдүгөө хараад гэдэг юм уу. За одоо манайд бол ийм чиглэлийн судлаач болчих юм бол ирээдүйд бол хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Одоо ийм чиглэлийн судлаач бол айгүй ховор байна ч гэдэг юм уу те. За одоо бодит байдал дээр бол хувийн эрх зүйн одоо судлаач нар ч гэдэг юм уу эрдэмтэд бол айгүй цөөн тоотой байгаад байна те. Үндсэн үйл захиргаа гэх юм бол нэлээд төлхөө арилжаа компани гэдэг юм бол нэлээд тоотой судлаач нарын ч гэсэн салбар нь ч гэсэн их тэр жигээр хөгж ямжаагүй. Тэгэхээр миний орон зай байгаа юм байна гэж харж болох нь шүү дээ. Судлаач болохыг зорж байгаа бол тийм байдлаар хандаад за би ерөөсөө энэ компани юуны чиглэлээр л судлаа гэдэг байдлаар энэ чиглэлээр юм бичиж гэсэн байдлаар хандаж болох нь. Энэ чиглэлээр л би ажиллаж амьдрна гэдэг. Тэгэх юм бол нөгөө хүмүүсийн одоо судлаач нарын бичсэн өгүүллүүдийг тийм ээ янз бүрийн эрх зүй сэтгүүл тэгэл хууль дээдлэгээс шүүх эрх мэдлэгээс сэтгүүлүүд дээр нийтэлж байгаа. За мэрэгжлийн биш бишсэн шигсэн тэр салбарын хүмүүс одоо зүгээр энгийн өгүүллүүдийг ч гэдэг юм те үзэл бодлоо илэрхийлж яадаг штэ те. Эднэрийг нь унших, танилцах, за магадгүй ярилцах те ямар асуудал байна гэдэг. За ийм байдлаар сэдвээ сонгох боломжтой юм болов уу гэж ингэж харж байна. Сэдвээ ингээд сонгосны дараа одоо тухайн сэдвийнхээ одоо яг юуг судлах вэ те ямар асуудлыг тухайн сэдвээс гаргаж ирээд асуудлаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь дөнгөж судалгааны ажил бичиж байгаа хүний хувьд аюу хэцүү юм шиг санагдсан. Тэгэхээр тухайн сэдвийн өөрөө дэвшүүлж байгаа асуудал гэж юу яг юу хэлэх вэ? Бас тэрхүү асуудлыг яаж одоо дэвшүүлж гаргадаг вэ? За багш нь энэ дээр нэг хоёр багцлаад хариулъя. Эхнийх нь дэвшүүлж байгаа асуудал нь ямар байх хэвээр вэ? Юуг дэвшүүлж тавих юм бэ гэж те. Тэгэхээр ихэвчлэн ерөнхийдөө хууль зүйн гэдэг юм уу эрх зүйн чиглэлээр дипломын ажил бакалаврын ч юм уу магистрийн докторийн гэдэг дипломын ажил бичгээд нийтлэг байдлаар ямар асуудлуудад тулгардаг вэ гэхээр нийгэм тодорхой асуудлууд байж идэг. Хууль маань нөгөө харилцааг зохицуулж байгаа учраас тодорхой харилцаанд асуудлууд байдаг тий. Одоо бодит байдал дээр нэг хэсэг хүмүүс нь ингээд тэрхэн зөрчигдөд байгаа ч гэдэг юм уу. Нэг хэсэг хүмүүс одоо өлсөд байгаа ч гэдэг юм одоо юу байдаг юм байгаль орчин бохирдоод байгаа ч гэдэг юм уу. Тэгээ энэ бол өөрөө нөгөө нийгмийн асуудал байгаад байна тий. Нийгмийн асуудал гэж томьёолох юм одоо харилцаан дээр байгаа асуудлууд. Энэ бол илэрхий байна. Тэгээд хууль зүйн
төвшөнд бол энэ нийгмийн асуудлыг хууль зүйн эрх зүйн гэх юм уу энэ судалгаанд бол төдийлөн тэр чигтэн асуудал болгож дэвшүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн асуудлыг одоо зохицуулж байгаа харилцаан дээр нь гэдэг юм уу эрх зүйн зохицуулалтын дээр нь асуудал байгаа гэдэг байдлаар тий байгаль орчны бохирдол үүсээд байна гэхэд янз янзын шалтгаан байна. Тэрнийх нь хамгийн том шалтгаан нь одоо манай хууль дахь тэрийг зохицуулах одоо хамгийн том одоо бохирдуулагч хариуцах зарчим гэдэг юм уу. Манай хуульд дутуу буусан гэдэг юм уу тий. Эсвэл ийм байдлаар зохицуулсан өөр ийм хавар даврыг үүсгээд байна гэдэг байдлаар ингээ асуудлаа гаргаж ирдэг. Хууль зүйн талаас нь гэсэн үг тий. Эрх зүйн одоо ийм дипломын ажил бичиж байгаа тохиолдолд тэрнээс ч мэдээж хэрэг зүгээр юу талаас нь өргөн үрийн судалгааны ажлуудыг хийж болдог. Тэгэхээр эрх зүйн чиглэлээр судалж байгаа судалгааны ажил бичиж байгаа хүмүүс бол энэ тал дээр анхаарах ёстой гэж нөгөө нийгмийн асуудлыг гаргаж ир тавьчаад байж болохгүй. Тэрнтэйгээ давхар хууль зүйн асуудлаа гаргаж ирээд ингээд төвшүүлээд явах ёстой. Тэгээд тэрэндээ шийдсэн тэр нөгөө эрх зүйн зохицуултуудыг гаргалгаа байдлаар гаргаж өгөх юм байдлаар явах ёстой гэж. За хоёрт нь асуудлаа дэвшүүлэх нөгөө сэдв дотроо асуудлаа дэвшүүлэхдээ яг ямар арга зүгээр дэвшүүлвэл зүгээр вэ гэдэг те тэр айгүй төвхтэй байдаг ойлгомжгүй одоо хүндрэлтэй байдаг гэдэг. Тэгэхээр асуудлыг бол одоо нэг ерөнхий том сэдв байна гэдэг те. Тэгэхээр одоо юу вэ? Эрүүгийн эрх зүй дотроо нэг тодорхой зарчим гэдэг юм уу? Компани эрх зүйнд одоо хязгаарлагдсан хариуцлага зарчим гэдэг юм уу? Ингээд сонирхоод авчлаа гэдэг. Тэгээд тэр дотроо яаж яг асуудлаа дэвшүүлэх үү гэдэг нь өөрөөр хэлэх юм бол янз байж болно те. Илүү өргөн хүрээнд байж болно. Магадгүй дипломынхаа ажлын цаар хүрээ бакалаврынхаа магистрийнхаа докторийнхаа гэдгээс шалтгаалаад өөр яаж асуудлаа дэвшүүлэх үү тийм ээ. Тэгээд ерөнхийдөө юу байдлаар илүү тийм хялбар байдлаар тийм ээ бакалаврын оюутнууд магистрийн оюутнуудад багшин төвлөрөөд асуудлаа дэвшүүлэх зүгээр багахан тийм юу хэмдэ арга гэдэг юм уу хуваалцъя гэж бодож байна. Минийхээр бол тодорхой сэдв дотор тодорхой асуудлыг оновчтой дэвшүүлээд юу гэхиндээ анхлан одоо судалгаа хийж байгаа хүмүүс судалгааны ажил бичгэд бол нэг хоёр ийм жижигхэн трик юм уу те арга зайлыг хэрэгжилж болохоор санагдаад. Нэгт нь сэдвээ сонгохдоо аль болох тийм шин юм сонгочвол зүгээр юм шиг. Шин гарч ирж байгаа асуудлыг шин үүсэж байгаа асуудлыг сонгвол илүү бичгэд амар байдаг. Тэгэхээр одоо гим хорын эрх зүй гэж байж штэ тий. Гим хорын эрх зүй гэдэг бол ингээ олон зуун жил хөгжсөн. Судлаач нар ингээ ил тэлдээс нь одоо юм бичээд ингээ маргацсан. Тэгээд тэрэн дээр одоо анхлан эрх зүйн ухаанд суралцж байгаа үеднүүд асуудал дэвшүүлээд хариулт өгнө гэдэг айгүй хүндрэлтэй байхгүй юу? Тэгээ бичгэд хэцүү. Тэр нөгөө бүх маргаануудыг гэх юм уу тэр онлайн сургаалуудыг бүгдийг ингээд зэгцлээд өөрснийхөө оюунаар ингээд сайхан системчлээд өөрийнхөө юм хэлтэн. Айгүй төвхтэй тий. Тэр төвшөнд мэдлэг байхгүй бид нар ойлгохгүй. Тийм учраас айл болох шин зүйл юу вэ? Нэг талаасаа. Одоо сүүлийн үед гэх юм бол одоо энэ крипто валют гэдэг юм уу тий. Гэж болж байна. Краудфандинг гэдэг юм уу тий. Олон нийтийн санхүүжилт гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү асуудлууд маань яадаг вэ гэхээр шин зүйл учраас эрх зүйн зохицуулт байдгүй. Тийм ээ. Тэгээд хуучин уламжлалт гэдэг юм уу эрх зүйн зохицуултууд бол байж идэг. Тэр эрх зүйн зохицуултаар зохицуулах гэхээр нэг тодорхой асуудлууд дээр эрх зүйн зохицуулт дутаад идэг. Тийм ээ. Тэгэхээр тэр хэсгийг нэг асуудал болгож гаргаж тавиад тэгээд бусад оронд одоо энэ шин зүйл дээр яаж ийна гэдгийг нь хараад тэгээд тэр орноос тэр одоо санаануудаас манай тохирохыг ингэж нутагшуулах боломжтой гэдэг байдлаар одоо бичвэл анхлан судалгааны ажил бичиж байгаа хүмүүст бол нэлээд хялбар юм болов уу гэж багш нь бол хараад байгаа хэдэн жил одоо хичээл заагаад өөрөө ч гэсэн судалгааны ажил хийгээд тэгээд тийм сэдвүүдийг сонгож байгаа үеднүүд айгүй хялбар гэх юм уу бусадтайгаа харьцуулахад арай хүндрэл багтаагаар судалгааны ажлаа ингээд амжилттай бичээд дуусгадаг юм байж байгаа. За энэ нь өөрөө эргээд нөгөө юудаач гэсэн ач холбогдолтой байж байгаа. Залуу хүн чинь нөгөө нийгэмдээ мэдрэг шинэ асуудлыг сонирхоод судлаад судалгааныхаа шинжилгээ ухааныхаа одоо салбарт оруулж байгаа хувь нэмэр талаас нь ч гэсэн тийм ээ. Тэгээ багш нар нь ч гэсэн тэр шинэ сэдвүүдээс ингээд оюутнууд нь сонирхоод ороод ирэхээр тэр чинь сонирхоод судлаад ингээд давхар хөгжөө явдаг. Ингээд айгүй зүгээр байд юм болов гэж. За энэ болохоор эхний дээр нэг арга нь байд. Хоёр дахь нь болохоор зэрэг ямар арга хэрэглүүл гэдэг юм уу ямар асуудлыг гаргаж ир тавиул дөө хүндрэл багтаа бичих боломжтой байх гэхээр тодорхой зарчмууд байдаг шүү дээ тий. Эрх зүйн шинжилгээ ухааны зарчмууд байдаг. Одоо бүгд салбар дээр зарчмууд байгаа тогтцоо ойлголтууд. За хамгийн ойроор нь бид нэр эрүүгийн эрх зүйдээр хууль ёсны зарчим гэдэг шүү дээ тий. Эрүүгийн эрх зүйдээр хууль ёсны зарчим. Тэгээд энэ бол өөрөө гэмтрэг ялыг бол зөвхөн хуулиар тогтоох ёстой л гэдэг ийм зарчим шүү дээ тий. Хуулиар. Гэтэл бодит байдал дээр
энэ зарчмаас гажцсан гэх юм уу дөрмийн бус зүйлүүд хийх шаардлагатай байдаг. Эсвэл ийм юм бий болж идэг. За манайд бол одоо 2002 оны эрүүгийн үйл явцаа баха. Тэр хууль ёсны зарчим яаж хэрэгжижсэн юм бэ гэхээр хууль ёсны зарчим чинь хуулиар л гэмдрийг ялаг тогтоох хэрэгтэй гэдэг зарчим. Өөрөөр хэлбэл хуулиар гэдэг нь ард түмний төлөөл парламент л шийдэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тий. Гэтэл манайх зөвхөн эрүүгийн хуулиараа хязгаарлалцсан байсан. Тийм ээ. Бүх гэмдрийг зөвхөн эрүүгийн хууль дээрээ ингээ байж идэг. Өөрөөр хэлбэл өөр хууль дээр байж болохгүй байдлаар ингээд маах яваадсан байхгүй юу? Тэгэхээр энэ дээр одоо тухайлах юм бол энэ хуульсны зарчим гэдэг чинь хуулиар л тогтоож ивэл болно гэдэг юм зарчим. Тэгээ маах яагаад ингэж зөвхөн эрүүгийн хуулиар хязгаарлаад байгаа юм бэ гэдэг тий. Ийм байдлаар жижигхэн хөрхөн судалгааны ажил хийж болж байна тий. За өөр илүү хувийн хэрэгцүүд гэх юм бол одоо компани хэрэгцүүдээр хувьцаа эзэмшигчний хязгаарлалтанд хариуцлага гэж bijдэг. Тэгээ энэ нь бол нөгөө компани үр төлбөрийг хувьцаа эзэмшигч ерөөсө хүлээж болохгүй л гэдэг зарчим шүү дээ тий. Зарчим. Бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нөгөө амьдрал маяг учраас хувьцаа эзэмшигчид хүлээлгэж болох тохиолдлууд бол бодит байдал дээр гарч үүсч идэг тийм тохиолдлууд. Хувьцаа эзэмшигчид нь одоо юу гэхиндээ санаатаагаар компанид хөрөнгө оруулахгүйгээр компани байгуулаач гэдэг юм уу. Эсвэл компани хөрөнгийг ингээд дундуур нь зөрчүүлээд өвтө авцсан ч гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдолд хувьцаа эзэмшигчид тодорхой үр төлбөрийг хүлээлгэж өгөх боломжтой байх ёстой. Тэгээ энэ сургаалууд нь ч гэсэн хөгжсөн. Тэгэхээр энэ нь манайд яг байна уугүй юу гэдэг талаас нь тий. Ийм тохиолдлууд дээр хүлээлгэж болох уугүй юу гэдэг. Өөрөөр хэлбэл энэ зарчмыг тогтсон зарчим нь энэ байна. Тэгээд ийм тохиолдол үүсээд энэ дээр яах юм бэ гэдэг байдлаар за тэгвэл энэ дээр дөрвийн бос зохицуултуудыг хийж болно гэдэг. Тэгээд тэр нь бусад орнд ч гэсэн ингээ хөгжсөн байдаг. Харьцуулаач гэдэг юм ийм байдлаар явуул их амар тийм ээ. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө юу байгаад байна шүү дээ. Мэдлэг гэхэд нэлээд хязгаарлагдсан бол хомос байгаа учраас бид нарт тогтсон нэг барьж авах ойлголт хэрэгтэй байгаа юм тийм. Нэг за нэг ийм урсгал байна гэдгийг бид нар мэдчих. Тэрийг ойлгоход бол амар. За тэгвэл энэ дээр нэг жоохон энэ урсгалаар одоо юу гэх юм бэ? Энэ зарчмаар явчихад энэ кейс дээр одоо асуудал үүсэх гээд байна тийм. Тэгш бус шудраг үр дагавар үүсчих гээд байна. Тэгвэл энийг арай өөрөөр дөрвийн бас зохицуулах хэрэгтэй юм биш үү гэдэг байдлаар бид нар гаргаж ир тавих юм бол бид нар нэлээд ойлгомжтой болох гээд байна шүү дээ тийм. Тэр иймэрхүү чиглэлийн сэдвийг асуудлыг ингээд төвшүүлээд бичиж байгаа үеийнүүд бол нэлээд бас хялбар дуу гэх юм уу те судалгааны ажлаа бичиж байгаа. Ингэж бол харагддаг. Тэгээ миний зүгээс бол оюутнуудаа бол мэдээж хэрэг академик хэрэгчлөө байгаа учраас тухайн үед ямар сэдв сонгох, яаж судлах нь бол тэдний хэрэгчлөөний асуудал. Би энүүгээр судалнаа гэх юм бол аль болох талаас нь зөвлөгөө өгвөл дэмжээл явах шаардлагатай байдаг. Аль болох тийм хүнд гэдэг юм уу уламжлалт ингээд судалгаанууд нь их тулдал хийгдсэн хүнд ойлголтууд руу бол оюутнуудыг бол анх одоо судалгааны ажил бичиж байгаа оюутнуудыг бол орохоос зайлсхийгээсэй гэж боддог. За нөгөө одоох ингээд сэдвээ за багштайгаа ярилцаад юм өөрөө ингээд нэг сэдв олоод авчлаа тий асуудал дэвшүүлээд өөрөө олоод авчлаа. Тэгэнгүүт одоо нөгөө диплома бичиж эхлэх гэсэн нэг үйл явц байгаа гэдэг. Тэгэнгүүт одоо оюутнууд нөгөө шууд диплома бичгээр одоо ингээд шууд төлөвлөгөө гаргаад бичээд эхлэх үү эсвэл одоо нөгөө их сурвалжуудаа судлаад уншаад явж явах уу. Тэгээд ер нь цагийн менежмент яаж одоо нөгөө зохицуулж шууд ер нь бичээд эхлэх нь зөв үү эсвэл уншиж судлаад өөрөө тэр сэдвээ ойлгож жагаад эхлэх нь зөв үү гэдэг нэг багш болон нөгөө оюутан хоорондын харилцаа ямар байж нөгөө нэг дипломын үйл явц илүү үр дүнтэй байх юм бол энэ талаар өөрийнхөө нөхөд туршлагатай бол хариулъя. Тэгэхээр би бол оюутнуудтайгаа бол яаж харьцдаг вэ гэхээр сэдвээ сонгоод ирчих юм бол за асуудлаа дэвшүүлээд эхлээд бол нэг асуудлаа дэвшүүлээд нэг нэг ямар шуухан дүр зурагтай судалгааны ажил бичих гээд байна. Тэрийг багшаа нэг тайлбарлаад байгаа гэж хэлдэг. Тэгээд нэг удаагийн уулзалтаар бол эхлээд асуудлыг сонсоод ямар асуудал дэвшээд тэгээд ерөнхийдөө ямар төсөөлөлттэй байна гэдгийг сонсно. Тэгээд ер нь гайгүй судалгааны ажил болцохоор гэх юм уу те ингээд байх юм бол сонсогдох юм бол яадаг бүтцээ гаргаад ирж хэлдэг. Бүтцээ юу бичих юм бэ? Ер нь ямар шуухан бүтцтэй хийх гээд байгаа юм бэ гэдэг. Ингэж хэлдэг. За ингээд бүтцээ гаргаад ирчингүүт ерөнхийдөө нөгөө оюутны маань юу гэх юм бэ? Толгойд байгаа зүйл нь системчлэгдэж эхэлж байгаа юм тий. За би энэ эхний бүтц хэсэг дээрээ одоо Монголынхоо энийг бичнэ. За хоёр дахь дээр нь одоо харьцуулсан судалгаанд Америк ч юм уу, Японыг ч юм уу, Германик ч юм уу харна. За ингээд нэг би иймэрхүү юм хэлэх юм аа гэдэг байдлаа. Тэгээ судалгааных нь ерөнхий дүр зураг нь харагдаж эхэлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр нарийн зүйлүүд нь биш нэг ерөнхий юмнууд нь. Тэгээд
За одоо тэгвэл хоёлаа юунаас эхлэе гэж. Асуудлаа яг гаргаж ирээ тийм ээ. Эхний ээлжинд яг асуудал манайх юу байна гэдэг талаасаа ингээд бичиж эхэлье гэдэг. Ингэж хэлээд за тэгээд тэр нь дуусчих юм бол за одоо харьцуулсан судалгаа давхар нөгөө мэдээллүүдээ бол цуглуулаад явж байна. За одоо харьцуулсан судалгаагаа хийгээд ингээд явъя гэдэг. Ийм байдлаар ингээд явдаг. Тэгээд ерөнхийдөө юу бичих ёстой. Би бол аль болох сайн бичил гэж хэлдэг. Тэгээд бичиж байгаа нь өөрөө учир зүггүй бүх юм бичээд авах биш. Ерөнхийн нөгөө гаргасан бүтцийнхээ дагуу олдсон материалуудаа ингээд мемо хийгээд тодорхой ийм хүрээнд оруулаад бүтцэд оруулаад ингээд бэлдээл явах хэрэгтэй. Тэгжээс нөгөө толгойд байгаа зүйл нь зэгцэрдэг. Одоо ингээд 3 судалгааны ажил гэдэг юм уу нэг тулгымцсан асуудлын хүрээнд байна гэж бодъё л доо тийм ээ. Тэр хүрээнд хамааралтай. Тэгэх юм бол тэр 3-ыг унш тэгээд нэгдгээд өөрийнхөө судалгааны ажилд ашиглахад бэлэн байдлаар ингээд биччих ёстой гэсэн. За энэ хүн бол ингэсэн байна гэдэг нэгдгээд те энэ асуудлын талаар бол одоо тэр багш бол тэр судлаач бол ингэж үзсэн, энэ судлаач бол ингэж үзсэн гэдэг. За ийм асуудлууд байна гэдэг ингээд юмнуудаа гоё ингээд олон судалгааны ажил дээр өөр зүйл бичигдсэн байгаа. Тэрийг өөрөө үнэлээд те нэгтгээд дүгнээд ингээд бичээд тэгээ бичээ явах юм бол ингээд зэгцрээд явдаг. Би бол аль болох ерөнхийдөө бичээд явуул гэж ингэж хэлдэг. Тэгээ тэр бичлэлтэн заавал нөгөө судалгааны ажилдаа бичлэлт биш. Зүгээр давхар нөгөө драфт дээр л ингээ хэрэгтэй юмнуудаа ингээд нэгтгээд тэгээ өөрийнхөө нөгөө нэг толгойд байгаа ч гэсэн системчлэл явж байгаа байхгүй тий. Бүтцийн хувьд ерөнхийдөө нэг судалгааны ажил нь 100% гээд үзэх юм бол 10-аас 8-аас нэг 10% нь юу байвал зүгээр гэж. Оршил удирдгал бид оршил удирдгал хоёр аль аль нь яваад байдаг тий. Тэгээд зорилготой холбоотой судалгааны хүрээтэй холбоотой хэтэр хэсэг. Тэгээд 80% нь яг судалгааны үндсэн хэсэг. Тэгээд үлдсэн 20% нь дүгнэлт 10% тий 10% нь дүгнэлт байдлаар. Тэгээд дотроо тэр нөгөө юу байж ин тий судалгааны 80% байж шүү дээ үндсэн хэсэг. Тэр 80%-ийнх нь минийхээр бол 50% нь яг судалгааны одоо үндсэн судалгаанууд ингээ хүн танилцуулсан 30% нь ерөөхдөө дүн шинжилгээ. Тэгээд дүн шинжилгээ аягүй чухал. Яг тухайн хүний яг ямар юмыг хооронд нь яаж үзээд, яаж судлаад, яаж бодоод дүгнэлтөнд хүрч вэ гэдэг аягүй чухал байдаг. Тийм учраас би бол дүн шинжилгээг бол аягүй хөргүү үрээд хэлхийг бол ингэж зорддог. Тэгээд харьцуулсан судалгаа эднэр дээр бол баг судалгааных нь ажлынх нь 50% нь тий харьцуулсан судалгаа дүн шинжилгээ хоёр нэгтэд байхаар тэр 80-х нь одоо 40 хүртэлч гэдэг юм уу тий. Судалгаанаас хамаарат багахан бүтцүүд бол өөрчлөгдөн. Гэхдээ тэр дүн шинжилгээнд бол нэлээ анхаарал хандуулад ингээд явдаг байгаа. Тэгээд юунууд бол ерөнхийдөө бүтэц гарцсны дараа нөгөө багштайгаа яаж харилцаад явдаг вэ гэхээр би бол ерөнхийдөө бүтцийг нь гарчих юм бол за тэгвэл энэнийхээ дагуу одоо нэг 4 бүлэг байх юм бол 1-р бүлгээс авахгүйлаа тийм ээ бичээд хэлгээд тэгээ нэг бүлгийн биччих юм бол надад явуулч тэгээ дараагийнх руугаа ор гэх тээ тэгээ нөгөө бүлгийг нь би хараад тэгээд тэр хооронд нөгөө дараагийн бүлгээ явж лөө тэгээд болохгүй байх юм бол одоо юу гэх юм мэйл бичээд за ийм юм асуудал байна шүү гэд хэлээ тийм ээ за болж явах юм бол ерөнхийдөө за болж гин гэд ийм байдлаар хэлэх юм мэйлээр яачаал. За тэгээд дараагийн бүлгүүд нь яваад ингээд дуустдаг. Тэгээд дуусны дараа бол ерөөхдөө эхнээс нь ахгуулаад бүгдийг нэг хараад тэгээд нөгөө юунуудаа яах хэвээр оршил дүгнэлт эднэрээ ингээд бүгдийг нийцүүлж бичих хэвээр. Тэ эхнээс нь дахиж эхнээс нь хараад анхаарах хэвээр зүйл байна уу? Одоо ижлэл зүйлт гэл нэг. Тийм байдлаар ингээд яваад дуустдаг байж байгаа да. Тэгээд та сайн нэг харьцуулсан судалгааны талаар хэлсэн шүү дээ. Ихэнх одоо тэр дипломын 100% гэж үзсэн 50-аас 40% нийцэлдэг. Тэгэхээр одоо харьцуулсан судалгаа гэдэг чинь гадаад улсын тэр эрхцэн зохицуулдаг судлал гэсэн. Тэгэхээр Орос, Герман, за Хятад, Японы судлал тэр улсын хэлийг өөрөө сайн мэддэг хүн бол илүү сайн судлана гэсэн үг шүү дээ. Хэлийг одоо мэдхгүй дээ одоо гадаад хэлний одоо мэдлэг муутай хүн ер нь харьцуулсан судалгааг хэрхэн яаж сайн хийх ер нь боломжтой байдаг болов. Тэгэхээр ер нь хүндрэлтэй л гэж өгшөнд харж байна. Тэгэхээр судалгаа гэдэг бол энэ чинь өөрийнхөө хүчээр өөрөө ингээд анхдагч их сурвалжаад байсан уншаад тийм ээ. Тэгээд тэрийг нь одоо нөгөө өөрийнхөө бичиж байгаа хэл рүү буулгаад тэгээд нэгтгээд дүгнээд бичнэ. Тэгээ мэдээж хэрэг хэлний мэдлэг дутуу байх юм бол буруу зураг унших асуудлаас ахгуулаад тий. Дээрээс нь унших ёстой бүх материалыг уншиж чадахгүй юу гэдгээс ахгуулаад тий. Тэр чинь хурдны асуудал бас байна шүү дээ тий. Хүн хичээсээр байгаад орчуулад уншиж болно, орчуулагч дээр ашиглаад
бүх материалуудаа орчуулах гэдэргээд болно шүү дээ тий. Гэтэ тэр нөгөө эдийн засгийн нөөц нь байх үгүй юу гэлээ. Тэр болгонд чинь одоо мөнгө төлөх болно, хүнээс асуух болно. Асар их хэмжээний материал байгаа. Тэр болгоны чинь би яг энэ нь надад хэрэгтэй юу гэдгийг би бас мэдэхгүй. Тийм болохоор бүгдийг нь ерөөхдөө гадарчаад яана гэсэн үг. Тийм болохоор ер нь хэлний мэдлэг энэ бол аягүй чухал. Харьцуулсан судалгаа хийж байгаа тохиолдол тий. Харьцуулсан судалгаа хийхгүй байж болно. Заавал хийхийг шаардахгүй шүү дээ тий. Судалгааны нэг арга зүйл байхгүй. Тэгэхээр бол ерөөхдөө өөрөө мэддэг хэлээрээ судалгаа хийсэн хамгийн одоо зохистой бусад нөгөө нөөц боломжийн хувьд ч гэсэн зүйтэй болов гэж багш нь хараад байна. Яг хөө манайд яагаад харьцуулсан судалгаа аягүй чухал болчиход байгаа хэрэглэгдээд идэм бэ гэхээр одоо ерөөсө бакалаврын ажил, магистрийн ажил, докторийн ажил бүгдэн дээр нэг 10 судалгааны ажил байхад нэг 8-9 дээр нь бол харьцуулсан судалгаа хийгдэж байгаа байх. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бид нар чинь нөгөө зах зээлийн харилцаанд ороод явж байгаа шүү дээ тий. За зөвхөн хувийн хэрэгцүү дээр багш нь ярьчих. Нөгөө бус зүүн дээр ч гэсэн байж л байгаа. Тэгэхээр бид нар чинь нөгөө бусад улсуудын одоо юу гэхиндээ явцсан замаар л явж байгаа байхгүй. Бидний байгуулж байгаа нийгэм маань өөрөө бусад улсуудын нөгөө байгуулсан нийгэм. Одоо ардчлал байж байна. Зах зээлийн эдийн засаг байж байна. Тийм ээ. Эдгээр чинь ерөөсөн бусад одоо багны орнууд тийм хэдэн зуун жилийн өмнөөс хөгжүүлээд ирсэн. Зах зээлийн эдийн засаг ч гэсэн одоо зөндөө олон жилийн өмнөөс хөгжүүлээд ирсэн. За компани гэлдэхэд чинь тийм бас л ингээл хөгжүүлээд ирсэн улсууд. Тэгээ бид нэр сүүлд энэ тогтолцоонуудыг сурж төлөвшүүлж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр юм руу бид нэр оронгууд чинь нөгөө харилцаа нь нэг байгаад байгаа учраас үүсэж байгаа асуудал нэг л байгаад байгаа. Тэ? Үүсэж байгаа асуудал нь, яригдж байгаа асуудал нэг байгаад байгаа. Тэгээд бид нэр огт шинээр бид нэр бүгдээрээ сэтгэж бодох гэхээс илүүтэйгээр тухайн юу гэхиндээ манайхтай төстэй гэдэг юм уу тэр харилцааныхын хүрээнд бий болсон зохицуултуудыг харчих нь илүү хялбар байгаад байна л тэ? Хялбар. Тэгээд тэрийг хараад манайд энэ зохих нь үгүй юу? Яг хой одоо Англид үүссэн асуудал нь гэдэг юм уу Японд үүссэн асуудал нь Монголын нийгмийнхтэй тий өнөөгийн бас нийгэмчийн чинь нөгөө соёл байгаа учраас зан заншил байгаа учраас өөр байх боломжтой. Дээрээс нь хөгжлийн хурд эднэр гээд байгаа учраас. Тэгэхээр яг манайхтай адилхан төр дүрмж юм үйлчлэх үгүй юу гэдэг талаас нь яаж шийдсэн байна гэдэг талаас нь ингээд харчих нь илүү хялбар. Бус орнд хөгжүүлсэн дэр зохицуулт арга зүйнүүдийг тэгээ төрүүлээ тэнд бэлэн юм байж хахад бид нэр хараад харьцуулаад тий тэгээ манайд нутагшуулах талаас нь хийх нь илүү үр дүнтэй байгаа учраас харьцуулсан судалгаа нэлээ юу болчиход байна. Түлхүү хөгжөөд хийгдээд байгаа. Тэгээ энэ нь зөвхөн манайд биш өндөр хөгжсөн Азийн орнууд те одоо Сингапур, Солонгос гэж бидний мэдж байгаа энэ орнууд ч гэсэн бас л энэ ардчлал дээрээс нь зах зээлийн эдийн засгийг сүүлд одоо манайхаас бол төрүүлээд те авч одоо хэрэгэлсэн. Тэгээд харилцаа нь яг л адилхан байсан учраас энэ орнууд бас л харьцуулсан судалгааг хөгжүүлсэн те. Бүхэн судалгаанд харьцуулсан судалгаа төвтэй бол хийгдэг. Бүгд л биш л дээ мэдээж хэрэг. Гэхдээ ер нь бол дандаа харьцуулсан судалгаа. Тэгээ эрх зүйн системүүд нь тогтолцоонууд нь ч гэсэн өөрөө дандаа юунууд байждаг. Герман, Англи, Америк гэдрийг харж гаад те. Тэр нэг түрүүнд харилцаанууд бий болсон орнуудыг харж гаад өөртөө тохирохыг нь одоо аваад тэгээд өөрийн гэсэн юм өөрмөц тогтолцоонуудыг гэдэг юм те. Өөрийнхөө онцлог таарсан юм тогтолцоонуудыг бол хөгжүүлээд ирсэн. Ийм байж байгаа. Тэгэхээр харьцуулсан судалгаа бол манайд ийм болохоор гэх юм уу те. Нилээ төрхөө хийгдээд байгаа л гэж ингэж хараад байна. Тэгвэл нөгөө харьцуулсан судалгаа за ер нь их сурвалж нөгөө нэг диплом бичих, ерөн судалгааны ажил бичих нөгөө нэг маш том үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд их сурвалжаа одоо цуглуулах, их сурвалжаа тодорхойлох хамгийн гол нөгөө маш олон нөгөө материал цуглуулцдаг. Тэгээ тэр дундаасаа нөгөө нэг яг аль их сурвалжаа ишилэх үү? Тэр дундаа нөгөө нэг жоохон төөрөх асуудал байгаад байгаа юм л гэж боддог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яаж зөв их сурвалжаа тодорхойлох вэ? Одоо тийг нөгөө бичиж эвлэхээс өмнө одоо нөгөө их сурвалжуудаа цуглуулаад байсан дээрөө эсвэл ер нь л яг явц дундаа бас их сурвалжуудаа одоо цуглуулад явах байх тийм. Ер нь зөв их сурвалжаа хэрхэн тодорхойлох тал дээр их сурвалжийг бол ерөөсөө сэдв сонгох үеэс ахгүй л ингээд цуглуулдаг. Хамааралтай эрдэм шинжилгээний ажлууд сонингийн одоо нийтлүүч байсан. Бүх зүйлийг ингээд цуглууллаад тэгэл хавцлаад одоо нэг сургууль дээр одоо манай өрөөнд орж ижсэн оюутнууд баг мэдэх бах. Ийм юунууд байдаг. Хайрцагнууд тэгэл
Манай Японд байхад манай багш эднэр ч гэсэн өрөөгөр дүр ингээ хайрцагнууд. Тэгээд тэрэндээ ингээ материалуудаа цуглуулсан. Тэгээд нэг ийм одоо юу гэхиндээ 4 5 ийм том хайрцаг судалгааны ажлуудыг ингээ цуглуулсан хийцэн. Тэгээд тэндээсээ бүгднийг цуглуулж аваад нэг одоо юу гэхиндээ өгүүлэл гардаг гэдэг юм уу те. Тийм байдлаар л явдаг. Тэгээд судлаач мэрэгжээд ингээд юу гэхиндээ нэлээд салбараа мэддэг болсон судлаач нарын хувьд бол тэгээд цуглуулсан их сурвалжуудаас алийг нь ашиглах уу? Тэгээд ямар их сурвалж цуглуулах уу эднэр нь бол нэг төвхтэй биш болчихно. Ягаад тэгэхээр бүгдийг нь ерөөхдөө гадралж гин гэсэн үг тийм ээ. Ямар ч эрхцүүн салбарт одоо профессионал мэргэсэн компани эрхцүүдээр гэхэд би одоо нэг юуны энэ чиглэлээр нэг өгүүл бичээ гэхэд миний заавал уншсан байх хэвээр. Тэгээ судалгааны ажилдаа би заавал ишилсэн байх хэвээр. Одоо өгүүллүүд гэдэг юм уу ном материалууд ингээд тогтцсон байдаг. Тэгээд тогтцсон гэдэг нь ингээд бичсэн байдаг гэсэн үг шүү дээ. Энийг унших хэрэгтэй гэж бичсэн байдаг гэсэн үг ш. Тэр чиглэлийн эрдэмтэд бүгдийг мэдчихэдэг. За энэ чиглэлээр энэ хүн ийм судалгааны ажил бичсэн, тэр үеийн ийм судалгааны ажил байгаа. Тэгээд тэрийг уншсан уу юу гэдгийг л хамгийн түрүүнд асуудаг. Тэгээд тэрийг судалгааны ажилдаа ишилж юу, яаж тэрэнд хандж юу гэдгийг ингээ хардаг гэсэн үг тий. Тэгээд энэ маань өөрөө нөгөө академик ёс зүй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр эргээд нөгөө судалгааны ажил юу вэ гэдэг юм руу орно. Тэгэхээр ерөөсөн судалгааны ажил гэдэг бол өмнөх оюуны сан дээр тулгуурлаад би өөрийнхөө үзэл санаа хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр би нөгөө өөрөө зохиогоод гэдэг юм уу дураараа юм хэлж гин гэсэн үг шүү дээ. Өмнөх оюуны сан дээр тулгуурлаад би юм хэлэх юм байна тийм. Тэгээ энэ бол өөрөө судалгааны ажил. Тэгээд тэр өмнөх оюуны сан дээр тулгуурлана гэдэг маань өөрөө академик ёс зүй тийм академик ёс зүй. Тэр оюуны сан нь юу вэ гэдгийг тухайн салбарын эдэмтэд бүгдээрээ мэдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд яг бид нар бол одоо нэг анх эрүүл эрх зүйн чиглэлээр ч гэдэг юм уу компани эрх зүйн чиглэлээр судалгааны ажил бичээ гэдэг. Тэгэхэд бол бид нар мэдэхгүй шүү дээ тийм ээ. Яг энэ чиглэлээр ямар өгүүлбэрүүд байдаг, хэнийг нь заавал унших хэрэгтэй гэдэг баахан хүмүүс байгаа. Тэгээд тэр болгоныг ашиглах уугүй юу гэх. Тэр дунд чинь юу хүмүүс нөгөө судлаачдын дунд ч гэсэн нэг ихтгэл төрхөөс биш хүмүүс ч гэсэн байж байдаг. Нөгөө юунууд нь орж ирнэ. Том сургуулийн алдартай одоо эрдэмтэд тэр том сургуулиудын нөгөө reviewer ороод гэдэг юм уу ингээд нийтлүүлсэн тэр өгүүллүүд эднэр ингээд чансаагаар гарч ирдэг хамгийн ихэнд те энэ чухал гэдэг. Тэгээ хүмүүс ингээ хүлээмж шүрхсэн байдлаар тэр нь академик ёс зүй, академик тэр юуных нь хүрээнд явчих. Тэгэхээр энэ дээр бол удирдагч багш нь бол эхний ээлжинд бол туслах болов уу гэж багш нь бодоод байна. Тэгэхээр ер нь бол өгүүлэл бичих юм бол дандаа өөрийнхөө төвшнөөс төвшөнд гэдэг юм уу те чадах зүйл бол тийм эрдмийн зөвлөлттэй гэдэг юм уу те. Тэгээд тэрнээс нь хяндаг. Одоо ингээ явуулсан өгүүл болгоыг л нийтэлждэг тийм сэтгүүл биш байх нь шүү дээ тий. Одоо эрдмийн зөвлөлтөд тодорхой уншиж яадаг ийм хүмүүстэй. Тэгээд тэр зөвлөлийн гишүүд нь тийм одоо мундаг хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд орсон. Тэгээд тэндээс нийтлэгдсэн тийм өгүүллүүдийг бол хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Одоо манайхаар бол одоо юу гэж болж байна? Манай эрх зүй сэтгүүл байж байна тий мөсөө. За хууль зүйн үндэсний хүрээлэл хууль дэвшлэх ёс гэдэг юм уу тий. Тэгэхээр эднэр дээр чигдсэн зүйлс бол хамгийн тийм илүү бодиттой ядчил нөгөө оюуны өмчийн хулгай байхгүй байх тий. Илүү үнэн доор байх, илүү ихтгэл төрүүлэх үз байх. Тэгэхээр эднийг бол заавал харах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө хүлээн зөвшөөрсөн ном сурагчдыг тийм ээ тайлбар эднийг бол ашиглах асуудал байна. За ууг учиргүй одоо нөгөө юунууд бол төдийлөн эрдэм шинжилгээний ажил дээр бол бакалаврын ажил эднэрийг бол нэг ашиглаад байдгүй. Мэдээж хэрэг бол харах хэрэгтэй. Гэхдээ голлох байдлаар гэдэг юм уу те. Ингэж хараад байдгүй. Тийм байдлаар бол ханддаг. Тэгээд яг том судалгааны ажил ч гэсэн одоо ингээд зөвхөн одоо бакалаврын ч гэдэг юм уу магистрийн төвшөнд бол нэг хахтар асуудал бол гарч ирэхгүй байна. Та бүхэн өөр одоо юу гэхэд илүү өргөн хүрээнд судалгаа хийгээд тийм чанартай магистр хийх юм боломж олдох юм бол те эн чинь юунууд болно гэсэн үг. Тухайн хүний мэдлэгээс шалтгаалаад англи хэл дээрх бүх өгүүллүүд, япон хэл дээрх өгүүллүүд гэж эдрийг харах юм шаардлагатай болоод эхэлдэг. Монгол хэлнээс гадна шүү дээ. Тэгэх юм бол тэрнтэй холбоотой хэдэн 10 сэтгүүл байгаа, хэдэн 100 судалгааны ажил байгаа тий. Тэгэхээр тэр болгоныг бүгдийг унших юм боломж, бүгдийг цуглуулах одоо юу аюу хэцүү. Тэгэхээр энэ хүрээнд бол удирдахч багш чинь л одоо юу гэндээ тусалцаа бол орж ирдэг. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь мэдих боломж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр гол гэсэн тэр ном сурагчгууд гол юунуудаа өгүүллүүдээ ингээд одоо ээж гэдэг юм уу те ийм одоо хавцсан үсгэж жагаад хийдэг.
Тэгээ эднэрийг бол нэн тэргүүнд харнаа гэдэг. За тэгээд би гэж гад заавал ер нь бол харахад буруутахгүй гэдэг ийм өгүүлбэртэй би ч гэдгийг ингэж англи үсгэж чад хийдэг. Тэгээд за энийг бол ийм судалгааны ажлууд бол байна те. Шаардлагатай тохиолдолд харж болох юм а гэдэг юм уу сийж гэдэг юм. За тэгээ бусад гэдэг ингээд нэг англи үсгэж чад. За ингээд л явдаг. Тэгээд багшийн хувьд ч гэсэн юунд хэдэн жилийн өмнө л оюутан байсан. Тэгээд би яг адилхан асуудалтай тулгараад докторийн ажил дээр. Тэгээд би тухайн үед чинь юу англи, япон, монгол хэл дээр харж байгаа. Тэгээд монгол хэл дээр бол нэг хайхтар судалгааны материал бол байхгүй шүү дээ. Эдгээр л өгүүл байгаа. Тэд нар төвхтэй биш. Тэгээд гол юм нь англи хэл дээр бичигдсэн, япон хэл дээр бичигдсэн энэ материалууд чинь асар их байгаа юм чинь. Тэгэхээр тэр болгоныг одоо юу хийнд алийг нь унших вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа тийм ээ. Тэгээд өдөөж багштайгаа цуг сууж чад тийм ээ ярилцаад тэр хүн чинь бол одоо бүх нөгөө нэг юунуудыг мэдж байгаа. Сэтгүүлүүдийг мэдж байгаа тийм ээ. Тэгээд ерөнхий за энэ сэтгүүлүүдийг бол заавал харна. Энэ дээр хэвлүүлсэн одоо сэтгүүл дээр хэвлүүлсэн өгүүлбэрүүдийг бол заавал харна. Энэ сургагчиг дээр байгаа өөрт хамааралтай ойлголтуудыг бол заавал харна. Энийг бол шаардна гэдэг тийм. За энийг бол харж ч болно, харахгүй байсан ч болно. Гэхдээ шаардлагатай гэх юм уу чухал зүйл байх юм бол ашиглаж болно гэдэг. За эдгээр бол нэг хайхтар ачаал бүгдэлтэй биш. Гэхдээ академик ёс зүй байгаа учраас бол бид нэр харах хэрэгтэй гэдэг байдлаар ингээд тусламж үзүүлээ авдаг. Тэгээ энэ маань өөрөө ингээд трийг дагаад ингээд явцсны дараа бол одоо яах нь вэ шүү дээ. Чи өөрөө магистрийн юм уу докторийн ажлыг биччихэд бүгдийг мэддэг болох нь шүү дээ тий. Ямар юунуудыг бид нар харах хэрэгтэй, харцсан байх хэрэгтэй, юу байдг вэ гэдгийг бүгдийг мэддэг болсон. Ингээд нөөрөө судлаач маань үе шаттайгаар гэдэг юм уу те. Юу хөгжөөд явдаг гэж л ингэж бодож байна. За дараагийн асуултын хувьд бол диплом хамгаалалт гэдэг нэг том ажил байдаг. Тэгэхээр диплом хамгаалалт юу нь хэрхэн явагддаг вэ? Энэ дээр юун дээр анхаарал дээр байдаг вэ? Таны бодлоор. Диплом хамгаалалт ч одоо багш нь яг тэр чигт нь мэдэхгүй байна. Ерөнхийдөө урьдчилсан болон жинхэнэ гэл явж байгаа бах тий. Тэгээ урьдчилсан хамгаалтан дээр бол ерөнхийдөө би нэг ийм хийж байгаа шүү гэдэг тийм ээ гол асуудлаа тэгээд иймэрхүү бүтцтэй ийм судалгааны ажил хийж байгаа шүү гэдгийг л багш нартаа сайн ойлгуулад тэгээ юмаа сайн хийж байгаа шүү л гэдгээ илэрхийлэх хэрэгтэй юм шүү. Нэг хайхтар агай баг. Жинхэнэ хамгаалтан дээр бол ерөнхийдөө юу ч юм бол бэлэн болцсон байна шүү дээ тий. Судалгааны ажилчин бол бэлэн болцсон ингээд бичвэр хийгдсэн байна гэж болно. Тэгэхээр мэдээж хэрэг тэр хүртэлх жинхэнэ хамгаалалт хүртэлх ажилчин бол маш сайн бичигдсэн байх хэрэгтэй тий. Дотоод найруулга хэлбэрийн шаардлага зөвхөн агуулга биш. Нөгөө хэлбэрийн шаардлага, ишлэл зөвлөлт тийм ээ. Энэ шаардлагыг бол сайн хангасан байх хэрэгтэй. Тэгэхээр би бол одоо юу талаас нь нөгөө хамгаалтан дээр аман талаас нь юунд анхаарах вэ гэдэг тал дээр л ганц хоёр зүйл хэлье гэж бодоод байна. Тэр талаас нь ч асуугаа гэж өгч нь ойлголоо. Зүгээр оюутнуудын гаргаж байгаа нийтлэг алдаа харж байхад нэгдүгürt бүх хийсэн судалгааны ажлаа ингээ ярих гэдэг. Нөгөө хамгаалтын чинь хугацаа нэг хязгаарлагдмал байгаа шүү дээ тий. 10 минут байна уу 5 минут байна уу. Тэгэхээр ерөөсөө гол юм бол ярих хэрэгтэй гэсэн үг. За би яг ийм манайд ийм асуудал үүсчихэд байгаа. Тэгээ би Монголын нөхцөл байдлыг судалсан чинь ийм байна. Тэгээд бусад орныг судалсан чинь ийм байна. Тэгээ ингэж шийдэх болох юм шиг байна гэл. Ерөөсөө маш товчхон тий гол юм ярих. Ийм чадвар айгүй шүү. Ерөөсөө асуудлаа шууд хэлээл тий. За маад ийм асуудал байна гэл баг асуудлаасаа орцсон. Тэгэхгүй мааг ч одоо ингээд за өршлөө гаргаж ирж яриа, зорилгоо яриа л тэгэл. Ингээ явж итэл цагийнх нь 60% явцдаг. Тэнгүүт чи багш нар чинь за гол юм яар гэдэг ингэнгүүт чи сандраад эхэлдэг. Тийм болохоор ерөөсөө шууд л үүсээ асуудлаа шууд ярьчих хэрэгтэй. За би ийм сэдвээр судалгаа хийсэн. Маад бол ийм асуудал байгаа. Тэгээд эрх зүйн хүрээнд бол маад ийм зохицуулттай байна. Тэгээ ийм асуудал үүсэж байна гэл. Тэгээ ингээд инглээ гэл. Тэгээ миний дүгнэлт бол юм байна гэл товчхон. Тэгээ бүх дүгнэлтээ ч ярих албахгүй. Хамгийн гол гэсэн юм аа л тий. Саналаа ингээ хэлээл ингээд тус. Эхнийх нь бол тэр байж байна. Хоёр дахь нь багш нарын зүгээс асуулт асуудаг. Тэгээд асуултанд нь яг хариулах хэрэгтэй. Тийм ээ. Яг асуултанд нь л хариулах хэрэгтэй. Шал өөр юм яриад байдаг өмнөөс нь элхүүл нуршаад ингээд сонжруулад байдаг. Тэгээд асуултыг ойлгоогүй бол багш нараас асуух хэрэгтэй. Багш уучлаарай таны асуултыг та жоохон тодруулж болох уу гэдэг юм те. Багш нар чинь тодруулаад үг. Тэгээ асуултаа маш сайн ойлгох хэрэгтэй. Маш асуултаа ойлгохгүй бол хариулах боломжгүй шүү дээ ер нь. Тэгэхээр оюутнууд маань жоохон айдаг магадгүй сандардаг байж магадгүй. Тэг шаардлага ерөөхдөө байхгүй эсвэл зориг гаргаад тийм ээ. Асуултаас ямар ч үс ойлгох хэрэгтэй.
хамгийн чухал зүйл бол эхний хэлжэнд тий хариулахаас өмнө асуултаа ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр асуултанд нь хариулах хэрэгтэй. Тэр асуултанд яг хариулах хэрэгтэй тий. Довчхон тодорхой хариулах хэрэгтэй гэж л бодож байна. Тэр хоёр дээр л одоо жоохон алдаа гараад идэг юм болоо да. Тэр хоёрыг сайн хийчих юм бол гайгүй болов уу гэж бодож байна да. Түрүүн бас нэг асуулт асуухаа марчиж нөгөө дипломын одоо нөгөө ерөнхий агуулгад Монгол улсын шүүхийн шийдвэрлэлтүүдийг ерөн жишг байдлаар ч юм уу те одоо ийм Монголд ийм туршлага байна гэсэн байдлаар оруулах заавал ёстой юу ерөн тэр нэг чухал биш үү? Ер нь бол маш чухал гэж бодож байна. Мэдээж хэрэг судалгааны ажлаас шалтгаална. Шүүхийн шийдвэр байхгүй ч гэдэг юм уу оруулах шаардлагагүй судалгааны ажлууд байхаа үүсэхгүй. Тэгээ ерөнхийдөө хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тийм одоо юу гэхиндээ судалгааны ажил байх юм бол шүүхийн шийдвэр бол орох хэрэгтэй. Тэгэхээр хууль тогтоомж гэдэг бол өөрөө ингээд зохицуулт байж байгаа шүү дээ тийм ээ парламентаас баталсан. Тэгээ дэрэг тодорхой хэрэг маргаан дээр одоо яаж шүүх хэрэглээд байна вэ гэдэг чинь өнөөгийн нөхцөл байдал байгаа шүү дээ тодорхой. Тий хууль тогтоомжийг яаж шүүх хэрэглээд байна вэ гэдэг чинь аюул чухал. Одоо өнөөгийн яг нөхцөл байдлыг илэрхийлэх гол факт байгаа тийм. Тэгэхээр тэр бол маш чухал. Ялангуяа юунууд шүүхийн шийдвэр гэдэг юм уу хууль тогтоомжийг сайжруулах, зохицуултуудыг илүү сайжруулах, нарийсгах ч гэдэг юм уу ийм судалгааны ажил хийж байгаа бол тэгээ шүүхийн шийдвэрүүд байх юм бол заашгүй оруулах хэрэгтэй. Тэгээд тэр нь өөрөө судалгааны ажлын чинь бас маш том хэсэг нь байх хэрэгтэй. Тий, маш том хэсэг нь байх хэрэгтэй. Зарим судалгааны ажлууд бол баг яаж идэг шүүхийн шийдвэр дээр тулгуурлаж асуудлуудаа гаргаж ир тавьж болдог. Маагч харьцангуй шүүгцгийн амин руу хайлт эднэр хүндрэлтэй ч гэсэн шүүхийн шийдвэрүүд үл ордог болсон. Тэгээд оюутнууд маань ч гэсэн шүүхийн шийдвэрүүдийг одоо юу гэхиндээ судлаад ингээд зөрүүтэй ялгаатай шийдвэрүүд дээр нэг асуудал дээр ингээд тогтоогүй юмнууд байгаад байгаа тийм. Тэгээд тэрийг асуудал болгож тавиад нэг ийм кейстэй манах одоо ийм байдлаар шийдэд байна тийм. Яг яах ёстой юм бэ гэдэг байдлаар асуудлаа гаргаж тавиад судалгааны ажил хийж байгаа тохиолдол ч гэсэн байгаа. Тэгээд тэр нь бол аюу зөв сонирхолтой бодиттой тий ийм судалгааны ажлууд болдог. Тэгэхээр бол тэр шүүхийн шийдвэрүүдийг ашиглах асуудал бол аюул чухал. Тэгээд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, энийг судалгааны эргэлтэнд оруулах асуудлууд бол манайх одоо сүүлийн үед аюулх анхаарч эхэлж байгаа шиг байна тий. Олон улсын жишгэнч гэдэг юм уу ер нь ийм л байдаг тий. Англи Америкийн систем бол ерөнхийдөө жишгээ ирэх зүгээр ерөөсө бүх юм нь баг шүүхийн шийдвэрээр ингээл явчихдаг тий. Их газрын жишгсэн Герман, Япон гэдэг орнууд бол энэ шүүхийн шийдвэрээ айгүйх судалдаг. Нэгээ судалгааны эргэлтэнд оруулдаг, дүн шинжилгээ хийдэг юм бичдэг. Тэгээ манайх ч гэсэн одоо энэ рүү одоо явж явах шиг байна гэж харж байгаа. Дүн шинжилгээ хийх гэхээр одоо за асуудал бүхий шүүхийн шийдвэрүүдийг уншиж агаад за одоо өөрийн сэдвтэйгээ холбоотой нэг шүүхийн шийдвэрийг авангуудаа дипломын дотор одоо нэг одоо бүлэг дотор ийм шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээгээд оруулж болох уу тий? Ерөнхийдөө юуныхаа өнөөгийн нөхцөл байдлыг гэдэг юм уу Монгол улсын ч гэдэг юм уу тогтолцоог одоо тайлбарлах тий тэр үедэл шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээч гэдэг юм уу гэж оруулаад тэгэл тэр дотроо байгаа шүүхийн шийдвэрүүдээ ингээ анализ хийгээл ингээ бичдэг. Ингээд зөвхөн юундаа биш тухайн шүүхийн одоо нарийн асуудлуудыг шийдэж байгаа бол ингээ харьцуулсан судалгаа хэсэг нь ч гэсэн юу төвтэй байж болно. Бусад улсын шүүхийн шийдвэр төвтэй байж болно тий. Тэгэхээр орны хил дээр шүүхийн шийдвэрүүдийг уншаад шүүхийн шийдвэрүүдийн дүн шинжилгээ хийгээд ийм байна, ийм хэрэг дээр ингэсэн байна гэж ингэж бичээд тэгээ ингээ харьцуулаад яаж болдог. Бас нэг асуулт нөгөө одоо ингээд дипломын ингээд бүлэг бүлгээр ингээд бичиж агаад сүүлд нь нэг ерөнхий дүгнэлт гээд хийж байгаа шүү дээ. Тэгээд бүлэг тус бүрд нь бүлгийн дүгнэлт юм уу? Бүлгийн дүгнэлт хийх шаардлагатай юу? За ер нь бол юуны байвал их зүгээр болов уу гэж багш бодоод байна. Тэгэхээр ялангуяа анхлан судалгааны ажил хийж байгаа бакалаврын ч гэдэг юм уу магистрийн төвшөнд бол яадаг вэ гэхээр бүлэг хоорондын уялдаа холбоо алдчих байдаг. Бүлэг хоорондоо ингээ уялдаа холбоотой байх хэрэгтэй шүү дээ. Бүлэг дотроо хэсгүүд нь хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр нь нэгт байхгүй болчих гээд байдаг. Хоёрт нь тэр бүлэгт яг юу гэхиндээ судалсан юм бэ? Юу нь миний судалгааны ажилд одоо цааш дүгнэлт хэсэг рүү хэрэгтэй болох юм бэ гэдгээ нөгөө явцын дүгнэлт гэдэг юм уу тийм хэсэгтээ товчхон чухал ач холбогдолд анхаарал хандуулсан хэсгээ гаргаж ирээд биччих юм бол нэгдүгээрт уншиж байгаа хүнд аягүй хялбар болдог. Уншуулахын тулд бичиж байгаа шүү дээ бид нар чинь тийм ээ. Хүний цаг өгдөг. Хоёрт өөрөө судалгааны ажлаа ойлгох, системчлэх,
уялдаа холбоог сайжруулах айгүй чухал ажилладаг. Тэгэхээр тэр бүлгийн явцын дүгнэлт гэдэг зүйлийг бол айгүй сайн хийх хэрэгтэй. Тэгээ явцын дүгнэлт нь өөрөө бааха явцын дүгнэлт гэхээр нөгөө ингээд бүх одоо юу гэхиндээ тэр бүлэгт бичсэн юм ингээд дүгнж бичих гээд идэг үгүй. Яг анхаарал хандуулаад өөрийнхөө нөгөө дүгнэлт гэдэг юм уу дүн шинжилгээ хэсэг дээрээ одоо юу гэхиндээ хэрэглэх гэдэг юм уу те хэлэх гээд байгаа гол санаа, гол дүгнэлтээ тэн дээр товчхон бичээд өгчвөл их зүгээр. За өнөөдөр ингээд нөгөө диплом бичих талаар ярьлаа. Тэгээд ер нь бол диплом бичснээр ингээд бидний одоо яг судалгааны ажил дуусахгүй ингээд цаашдаа судалгааны ажил бичих яг бас эхлэл тавьж байгаа. Тийм учраас яг цаашдаа ер нь судалгааны ажил бичихэд ер нь юуг анхаарах шаардлагатай одоо жишээ нь одоо энэхүү сэдвэрээ цаашдаа магистрийн сэдвээ бичих ч юм уу те цаашдын судалгааны ажилд юуг анхаарах талаар зөвлөгөө өгөөд энэхүү подкастаа дуусгая гэж бодож байна. Цаашид ямар арга зүгээр яаж судлах уу гэдэг юм уу сэдвээ яаж илүү өргөсгөөд ингээд судалгааны ажил бичих үү гэл ингээд зөвлөгөөнүүдийг өгж болох байх. Тэгэх нь бол арай өөр юм ярих гэдэг. Биний анхаарсаа гэж хэлхийг хүсэж байгаа зүйл маань бол илүү ёс зүй талдаа оюутнуудыг харж байхад ишлэл зүйлд эднэр дээр аюул бага анхаарал хандуулдаг. Стандартыг нь барих асуудал дээр. Би бол юу гэж боддог вэ гэхээр би юу гэж бодоод байх ч байхгүй. Ерөнхийдөө тий эрдэмтэд гэдэг юм уу судлаач нар ялангуяа судлаач болох ч байгаа, сайн судлаач болох ч байгаа бол тэр ишлэл зүйлд гэдгийг бол аягүй сайн авч явах хэрэгтэй. Тэрний тэр дүрм журмыг нь гэдэг юм уу сайн баримталж явах хэрэгтэй. Тэг яагаад тэгэхээр багш нь дөнгөж сая хэлжсэн нөгөө эн чинь өмнөх оюуны сан дээр л бид нар чинь дөрүүлүүд гэдэг юм уу хуримтлалыг ингэж бичиж байгаа дээр нь бид нар санаагаа хэлж байгаа учраас тэр нөгөө юм чинь хүндэлтэй хандахгүй болохгүй тийм ээ. Миний бичиж байгаа зүйл биш тэр чинь бидний өмнө бичсэн олон мянган судалсан хүмүүсийн юмыг нэгтгэл бид нар юм хийж байгаа учраас тэгэхээр тэднийг одоо юу гэхиндээ ингэж сайхан ашиглаад хүний юмыг би ашигласан шүү гэдгээ тийм ээ. Ийм зүйлүүд, ийм юмнууд бичсэн байх шүү гэдэг юмудаа ингэ тодорхой бичээд. Тэгээд тэр нь өөрөө нэгдүгээрт ёс зүй, хоёрдугаарт таны бакалаврын ажлыг дараа жил нь хоёрт уншаад ишлэл зүйлтийг чи хараад нөгөө мэдээллүүдэд цуглуулах нь шүү дээ. Тийм ээ. Одоо ишлэл зүйлтийн нөгөө нууц журмын дагуу ингээд авцсан байх юм бол таны ишлэлийг хараад тэр хүн энэ ном хэдэн онд бичигдсэн ийм ном байдгийн байна. Тэр нь хаана байдгийн байна. Ийм өгүүлэл байдгийн байна. Хууль дэдлэх ёсны тэдийн жид дээр байдгийн байна. Хаана байдгийн байна гэдгийг бүрэн мэдээллийг олж аваад тэгээд таны тэр хуудас гэдэг дээр бичсэн дээр хуудасаарч очиод энэ хэсэг дээр нь ингэж бичсэн байна. Энэний нөгөө хэсгүүд дээр нь бас иймнүүд бичсэн байсан юм байна гэдгийг олж унших боломжтой байх хэрэгтэй гэсэн үг тий. Зөвхөн одоо юундаа биш дараа нь дахиад тэрий чи хайгаад хүмүүс ингээд өмнөх материалууд руу очих энэ боломжийг үл нээж өгч хамгийн гол юм нь бас эндээ байгаа. Тэгэхээр багш нь бол цаашид бол ишлэл зүйлтэй маш сайн авах хэрэгтэй. Ийм зүйлийг үл хэлье да. За бидний урилгыг хүлээн авч энэ хүү подкастт оролцсон Давааны багштай баярлалаа. За багшийн зүгээс гисэн баярлалаа гэдэггүй. Хагасаа дээр багш нь гэртээ жоохон профессионал биш ингээд тэл бахан яриа хийчлээ. Гоё яриа боллоо хүүхд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хандалавэ подкастын энэ хүү дугаарыг нүрээд өндөрлөж байна. Биднийг энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкастаараа уулзтлаа. Түр баяртай.